We are going to start live. За өнөөдөр ингээд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Матильдатай бид нар өнөөдөр энэ дуулжээгээ цаг болцсон. Болцсон цагаас жоохон ер нь нэлээд хоцорсондоо Матильдагаас дахиад дууч төсөе. Замдаа бид нар бас нэг жоохон лайв маяг хийгээд явчлаа. За тэгээ бид нар яагаад энэ өнөөдөр энэ байршлыг сонгосон бэ гэхээр энэ сонгоны хархан дүүргийн эн чин 24 эн чин хэдгээр хороо лээ 40-р хороо салаа те 40-р хорооны нутаг дэвсгэрт байж байна. Тэгээ энэ бидний ард харагдаж байгаа болохоор манай яг энэ агаарын чанар хэмждэг суурь станцуудын нэг нь энд байгаа. Тэгээ энэ агаарын чанарыг хэмждэг энэ явуулын станц энэ суурь станцуудын дүнгээр яг энэ хэсэгт хамгийн их агаарын бохирдолтой байгаа. Шалтгаан нь юу гэхээр энэ Баян шөнийн баруун зүүн салаа Баян шөнийн энэ хөтлөөс наашаа хайлуудын утааны урсгал нь яг энэ хавьд одоо бий болоод тэгээ энэ урагшаага 21-р хороолын тэр хавьд очиж бууж байгаа. Нөгөө PM 2.5 PM 10 гэдэг ийм агаарын бохирдлуудын хамгийн их одоо агаарын бохирдолтой хэсэг нь энд байгаамаа. Тэгээ энэ агаарын бохирдолтой хэсгийн агаарын бохирдлыг эргэжил бууруулъя гэд би хатагтай Матильда хатагтай ган мөрөн нарт ингээд санал тавиад манай ган мөрөн манайхан бараг мэдж байгаа хаа. Манай Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт менежментийн корпорацийн захирлаар ажиллаж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалт менежментийн корпорац UNDP-тэй хамтраад яг энэ баруун зүүн салааны айл өрхүүдийг эх жилүүдэд ерөөсөө нүүрс төлөвлөдгүй юм шин төсөл хэрэгжүүлъя гэдэг ийм одоо төлөвлөгөө гаргаад бид ажиллаж байна. Тэгээд Хомкос техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын зардлыг тодорхой хэсгийг гаргая. Сонгон шалруулалтын UNDP хийгээд тэгээд хэдүүлээ эхлээд тэзүүтэй болчих. Нарны эрчим хүчээр айл өрхүүдийг халаадаг ийм төслийг бид нар хийя гэж ингээд төлөвлөө явж байгаа. Нөгөө талаас бид нар энэ баруун зүүн салааны айл өрхүүдийг одоо гал төлдгүү болоод энэ агаарын бохирдолд энэ Баян шөнийн энэ хавийн энэ бол Баян шөнийн энэ зүүнтэл нь бол угаасаа нөгөө газар чөлөөлтөнд орчиж байгаа. Нөгөө Баян шүү хот баруун зүүн салааг ингээд яг бүр таргет болгоод тэгээд энэ хэсгийг нийгүүрчилсэн айл болгондоо юутай байдаг тийм ээ? Панелтай, инвертертэй, хураагууртай, тэгээ цахилгаан халаагууртай болгох. За зарим газар индивидуал биш одоо хэсэгчилсэн тийм ээ? Мини грид маягаар ингээд нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлээ. Тэгээ би бас хатагтай Матильдагаас юу гуугаад байгаа. Матильдагийн өөрийнх нь ер нь баг яг энэ чиглэлийг маш их сонирхож байсан. Тэгээ битээр уулзаад яг энэ санаа нийлж байгаа. Тэгээ бид нар тодорхой хэмжээнд Улаанбаатар хот мөнгө босгоё. UNDP бас тодорхой санхүүжилт босгох дээр би дэмжлэг үзүүлээч. Тэгээд нөгөө тендер гэдэг нэг айхтар мангас шиг юм байдаг те. Тендерийг нь бид биш UNDP-гийн UN-ийн procurement-аар бид нар хийгээд ингээд явъя гэдэг. Тэгээд ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За хоёрт нь хатагтай Матильда бид хэдийн бас нэг ярьж байгаа юм нь Улаанбаатар хотод хэд хэдэн стейшнуудыг одоо зогсоолуудыг автомашины зогсоолуудыг мөн цэнэглэгчтэй юм цахилгаан машины цэнэглэгчтэй ийм стейшнууд байгуулах тал дээр бас хамтарч ажиллая гэдэг ийм хэдэн зүйлээр эх жил бид нар UNDP-тэй хамтарч ажиллахаар ингээд ажиллаж байна. Ер нь нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн хэдэн байгууллагуудтай Улаанбаатар хот маш сайн ийм одоо хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Сая бид нар чинь амраа UNICEF нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хамтраад газны аюулгүй байдлын сургалтыг хийхээс гадна UNICEF-ээр бид нар Монгол гэрийн дулаалгыг чип төслийн хүрээнд бараг 1700 айлуулаа 1390 айл UNICEF-ээр бид нар худалдаа авалтыг хийлгээд тэгээд хийлгсэн. Энэ маш амжилттай болсон. Ирэх жилүүдэд бид нар бас UNICEF-тэй хамтарч ажиллана гэдэг ингээд байгаа. Одоо UNDP-тэй болохоор бид нар энэ Баян шөнийн баруун зүүн салааны айл өрхүүдийг нүүрс төлдөг айл өрхүүдийг дээр нэмээд нөгөө нам даралтын зуух, уурын зуухуудыг яг энэ рүү шилжүүлэх ийм төслийг хамтарч хэрэгжүүлэе гэж ярьж байгаа. Тэгээд хатагтай Матильда та манай
сонгоны хайрханчуудад хандаад энэ төсөл дээр ямархуу чиглэлээр хамтарч ажиллаж байгааг нэг хэлхийг хүсэж байна. Please tell me what you are planning to cooperate with university. Mr. Mayor, many thanks for bringing us here and to be at the center where the pollution is the most felt. Өнөөдөр энд хүлээж авч Ийшээ хараач байна. энд хүлээж авч энд хамгийн их агаарын бохирдолтой газар хүлээж авч ажиллаж байгаад баяртай байна. And it's great to see the determination to address that because it impacts, if the pollution here is addressed, it will impact directly the whole city. So it's very important to focus on this area. So та энэ газар нутгийг ингэж хүлээж аваад энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа ч юм бол маш зүйтэй энийг ингэж хэрэгжүүлснээр бид бол агаарын бохирдлыг бууруулах боломжтой. I can only subscribe to what you said. Yes, UNDP will be ready to deploy the solution that already has been tested, a solution for solar heating in the Gare district, and to test it here, to spread it and to in fact scale up that solution for the benefit of this area, and then broader. Тэгэхээр бид нар бол UNDP-д өөрт нь ингэж хэрэгэлдсэн, туршигдсан ийм нарны эрчим хүчний ийм технологи бол байгаа. Тэгэхээр бид нар энэ орчноо бол сонгож аваад энэ системийг бол хэрэгжүүлэхэд бол боломжтой. We will start with the investment company, we will do the feasibility study and then actually deploy the solution here through the UNDP procurement rules, as you've said. Тэгэхээр бид нар бол нийслэлийн байгууллагатай бол хамтраад тезүүгөө боловсруулад энэ газар нутагт бол нарны системээ бий болгоход бол ажиллаад явахд бол боломжтой гэж хэлж. Equally important to the vision that you have for the green city. Use of the electric vehicles and spreading the infrastructure around the country. We will be also very keenly working on that together with your vision to make through. Таны бас тэр цахилгаан машин зэндэглэх станцын асын хараат ч бол бид нар бас санал бол нэгтэй байж байна. Тэгээд яг сэргээгч юм хүчтэй адилханаар бол машин зэндэглэх хэрэгжүүлнэ. And personal reflection. I have not seen a mayor that is so transparent, you know? You are communicating so openly with the citizens, so congratulations on that. Өөрийнх нь математикийн хувийн үзлээр одоо хувийн бодол байсаар илэрхийлэхэд ийм хотын дарга ийм ард түмэнтэйгээ нээлттэй ийм харилцаж ирсэн юм бол бидгүй байна. Энэ бол баяр үргэлж. Тэгээ ардаа энэ Матилдагийн машин EV те? Энэ миний машин EV. Өөрөөр хэлбэл бид нар энэ ер нь цаашид агаарын бохирдлыг бууруулахад хүн болгоны хувь нэмэр хэрэгтэй гэдэг байгаа энэ гол санаа. Энэ хот дотор одоо хүмүүс машин унахдаа заавал бензин машин унмааргүй байна нөхдүүдээ. Ингээд Улаанбаатар хотод агаарын бохирдлын 30%-ийг бид өөрсдөө машинтайгаа яваад үйлдвэрлэдэг байгаа маа. 30%. Одоо энэ 1-р сард амраа тийм ээ манай нийслэлийн засаг даргын орлогч Амар төвшин бидэд JICA олон улсын байгууллагатай хамтраад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 1-р сард бүтэн JICA хэмжээд бүх агаарын бохирдлыг ингээд их усрээр нь ялгах гэж байгаа. Автомашины агаарын бохирдол тэдэн хувийг бүрдүүлж байна. Том станцууд тэд, за гэр хорооллоос тэд, уурын зуухууд тэд, нам даралт тэд, цахилгаан станцууд тэдэн хувийг нь бүрдүүлж байна гэдэг ийм наривчлсан судалгаа хийгээд тэгээ JICA энийг бол хамгийн сүүлийн удаа хийж өгөө шүү. Энээс цаашгаа одоо танах мэрэгчлэнүүдийн сургаад дахиж хийж өгөхгүй гэдэг ингэж ярьж байгаа. Тэгээ бид нар энэ 1-р сард гарсан том судалгааг та бүхэнд бас танилцуулна. Матилдагийн ганга манай нөхдөө сонсон байх гэж бодож байна. Энэ нэг Швейцар төвтэй IQ Air билүү те. IQ Air гэдэг ийм дэлхийн хотуудын агаарын чанарыг судалдаг, цаг тутам, минут тутам хэмждэг байгууллагуудын ранкаар яг одоо өнөөдрийн байдлаар энэ цагт бид нар хэдэд байж байна. Өөрөөр хэлбэл бид нар урд нь Пакистан, энэтхэг хятадын хотуудын дараа 4-т хамгийн бохирдолтой хотуудын 4-т байсан. Энэ жил бид нар 19-20 дугаар байрлал ухарч байгаа. Ирэх жил бид нар энэ газар чөлөөлтийн ажлууд, энэ газын 50,000 айлын шилжилт, энэ Матилда ганга бид хэдийн энэ хойтлын баруун зүүн салааны айл өрхүүдийг солар панел руу шилжүүлж халаалтыг шийддэг ийм болсон тохиолдолд бид нар агаарын чанарыг даруй те эхний бохирдолтой 100 хотын жагсаалтаас гарах юм бүрэн боломжтой байгаа гэдэг бас та бүхэнд хэлье.
Тэгэхээр За агаар болохоор улиаста Монгол дотор бол улиаста 168-аар нэгт ороод дархан 141-ээр хоёрт орж ийн Улаанбаатар 107-г бугуурт явж. Бүр дахин улиацтаагаас зэрэг. манайх энэ юу вэ нөө? Нөгөө хотуудынхаа дараалалаар хэдэж Чигсэлтэй. Дэлхийн хотуудын дараа. За би тоотог нь гарч хөө. Энэ нөгөө чигсэлтэй нь гэж. За. За одоо зүгээр та бүхэнд хэлэхэд энэ IQ-ийн жагсаалтанд хамгийн бохирдолтой хотоор үгүй юу Монголын хотууд дотроо аймагуд ороод ирсэн ш. Одоо Ховд, Завхан, Дархан тий. Өнөөдөр яг энэ цагаар. За энэ IQ-ээр гэдэг энэ юм дээр яг би бодит цагаар та бүхэнд харуулж байна. Өнөөдөр агаарын бохирдлоор дэлхийн бүх хотуудаас бид нар 29-т байж байна. Энэ бол ингээд нэг юм нөгөө тухайн цагаараа болж байгаа. Орооны яг галгааны улиралд болохоор 19 руу ороод галгааны улирлаас гараад ирэнгүүт ингээ 29 руу буугаад ингээ ерөнхийдөө бид нар 20 байраар одоо агаарын бохирдлоо сайжруулж чадсан байна. Тэр да бүр гайхч нэрээ юу яг 29 айгүй сайн үр дүн байж тэгээд. Bangkok. IQ-ээр. Тий. Тэгэхээр одоо Улаанбаатар бол дэлхийн хотуудаас агаарын бохирдлоороо ийм хоошоо орж байгаагаас гадна яг Монгол доторх хотууд бол аймагуд захаа алдж байгаа. Одоо тэгэхээр аймагуд манай энэ туршлагыг хэрэгжүүлээд бидэнтэй хамт энэ хагас кокс руу шилжих хэрэгтэй шүү. Ирэх жил бид хэд импортын нүүрс хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл хятадаас нүүрс авахгүй. Ирэх жил бид нар энэ Багнуурын нүүрсний уурхайг түшгэлсэн төр хувийн хвшлийн түншлэлээр дотоодын нүүрс хагас коксийн үйлдвэр байгуулах түүгээр Улаанбаатар хотыг ханхаар төлөвлөж байгаа. Аймгийн удирдлагуудад бид нар бас энэ хагас коксны үр дүнгийн талаар бас мэдээлэлүүд хөргүүлнэ. Тэгэхээр бидэнтэй цуг хагас коксын худалдаа авалт хийвэл одоо тэрийгэ төлөвлөж төсөөлж чадвал та бүхэнд бид нар бас энэ нөгөө хамтарсан худалдаа авалт зохион байгуулах боломжтой байгаа шүү гэдэг бас аймгийнханд хандаж хэлье. Тэгээд ирэх жил энэ жил одоо юугаар эхлэнтэй нөгөө тэзүүгээ Эхлэн өнгөрсөн 5 дахь хүүхсний ирсэн. Тийм үү. За төсөл нь ингэх юм байна те. Бид нар ирэх сард нэг сард тэзүүрөг орчин те. She's asking we will start feasibility from next June and June. Definitely, we are aiming to start the feasibility. We are working, in fact, on starting it as of January. It is important to have all details so that once the physical conditions are in place, the actual work can start. So that's what we are working with the investment company. Тийм бид нар бол тэзүүгийн ажлыг бол хийгээд эхэлсэн байж байгаа. Тэгээ 1-р сараас бол энэ ажлуудаа бол цааш нь явуулаад ажиллахаар байгаа. Again, we proved that the solar solution for heating can work in Ulaanbaatar, and it's now time to spread it and to make it more accessible and actually at the area where it matters the most. Тэгэхээр бид нар бол энэ сэргийгт хэрчим хүчний энэ дулааны хангаж байгаа шийдлээ бол Улаанбаатар хотод ингээд болдгийм байна гэдгийг бол туршаад хэрэгжүүлээд бол үзчихлээ. Одоо энийг бол бусад орон нутгууд руу бусад хүмүүс рүү ингээд. Тэгээ яг би бол нэг ийм хэлээд байгаа шүү дээ. Гангач тэр Матилдас тэр. Хэдүүлээ их тохиолдолд нөгөө индивидуал байж хаас илүүтэй мини грид байдлаар төлөвлөвөл яг энэ айл өргүүдийнхээ нэг гудамжны хэсэг ч юм уу нэг хэд хэдэн гудамжийг нийлүүлээд мини грид байдлаар татаад тэгээд нөгөө айлуудаа тавих цахилгаан зуухны хувьд дандаа энэ Европын стандартаар байдаг нөгөө ийм керамиктай зуухуд байдаг цахилгаан зуух дулаанаа удаа хадгалдаг ийм байдлаар явъя. Тэр нөгөө бидний өмнөх нөгөө пайлот төслүүд дээр байдаг шиг халаалтаар халаагаараар биш явъя. Жохон өртгөн өснө. Мини грид байдал руу шилжүүл илүү. Одоо энэ уулын одоо энэ Баян шүү хайрхныг Матилдад харуулъя. Манай энэ Баян шүү хайрхан чи маш юм урт юм юу байхгүй юу? Хайрхан байхгүй. Хойшоогоо ингээд сунж тогтсон. Тэгээ энэ хоёр талынх нь ингэр нь ямар ч айл өрөх байхгүй байгаа. Яг ингээд хоёр тал нь ийм хурц өнцгтэй. Энэ дээр хэдүүлээ одоо нөгөө юугаа хийжтэй. Панелуудаа суурлуулах юм газар чөлөөлт хийхгүйгээр тий.
So we can directly install it. No Okay. need So to as, relocate. we tested so far the gear, individual gears, and then we are testing now for houses. And indeed, it will be important to do the mini grids. And as the location, territory allows for it, even better. So that will be the feasibility study. Бид гэр дээр бол хийгээд болдгийм байна гэдгийг одоо бол туршаад мэдсэн Тэгээ, одоо хаасан дээр. байшин дээр бол бид нар одоо туршилтаа бол хийж байгаа. Тэгээ энэний ингээ хоёр талаар ингээд суйрлуулад явчих юм бол бүр сайн л зэдэрч болоо. Гэхдээ ер нь бол ямар ч тохиолдолд манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нөгөө айлаас бид нар нэг шаардлага тавина. Тэр үүхээр дулаалга хийсэн байх хэрэгтэй. Гэр ч гэсэн дулаалсан байх хэрэгтэй. Гэр байшин дулаалахгүйгээр бол шал дэмий болно тийм ээ. Дулаалцсан айл одоо хагас бокс юм 7 хоног 4 шуудаад хэрэглэж байгаа. Гэр үү хаус уу? Гэр. Байшин бол томоос хамаараад бидний судалгаанд орсон 60-аас 70 м квадраттай байшин бол нэг 5-аас 6 шуудаа хэрэглээд ойролцоогоор бол 1-1.5 шуудаа хэмнэгдэж байна гэсэн. Өмнө нь бол ямар гомдлууд ирдэг гэсэн 7 шуудаач хүрэхгүй байна гэдэг гомдлууд ирдэг гэсэн шүү дээ. Одоо бол 1-2 шуудаа илүү байгаа. Айлуудад ингээд үүдний амбаруудад ийм дулаалцсан айлуудын үүдний амбарууд ингээд нүүрсэн аяг хоромтлоо өссөн юм байна тийм. Бараг 20-30 шуудаа үссэн. Тий. За тэгвэл ингээд хэдүүлээ юу мэдээлэл дуусах уу тий? Матило нэмж хэлэх юм байгаа юу? I think that it's rather strategic to invest, to focus here, and I think not only for the heating solution, it can be only the start. Much more, I think it's the right thing to do. You are testing a number of other solutions, but we believe that the solar solar powered heating can works in Mongolia, and it's the cleanest solution, safest for the people as well. Тэгэхээр та бас шинэ төрлийн стратеги харж байгаад бас баяртай байна. Тэгээ бид нар бол та бол олон төрлийн халаалтын системүүдийг ингээд бол туршаад бол явж байгаа. Тэгээ бид нар бол сэргийгч гэрчим хүчийг бол төлхөө хэрэгжилж байгаа. Энэ маань бол туршигдчихсан. Тэгээд аюулгүй ийм доктортой ийм систем бол байгаа. So UNDP will be working very, very closely with you. Тэгээ бид нүүби хөгжлийн хөтөлбөр бол тантай нэг хамтын ажиллагаатай болоод ажилланаа. За баярлалаа. За тэгээ манайхан Баян хөшөөнийхэн ер нь сонссон бахаа гэж бодож байна. Баян хөшөөний сонгоны арган дүүргийн 25 дугаар хороо зүүн салаа тийм ээ. Наад үзүүр нь 38 болдог. Хэд дугаар хороо болоо салцсан. За энэ дээдл нь 24 дугаар хороо. 24 25 дугаар хороонд бид нар ирэх жил манай нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн хөрөнгө оруулалт менежментийн корпорац, за нийслэлийн засаг даргын тамгын газар хамтраад нарны эрчим хүчээр айлуудын халаалтыг шийддэг ийм төслийг эхлүүлэхээр болж байна. Ирэх 7 хоногт UNDP Home 2 гарын үсгээ зураад дуусчаар бид нар тэзүүнийхээ ажилд орно. Тэзүү дуусангууд бид нар 3 сард яг тэзүүний дүнгээр нийслэл хариуцах одоо мөнгө зардлуудаа төсөв дээрээ суулгаад ингээд энэ ажлыг энэ ирэх одоо зуны үйлрлуудад бид нар хийхээр ингээд төлөвлөж байгаа гэдгийг хэлье. Айл өрхүүдээс нэг л зүйл хүсэж байна. Энэ ерөөсөө гэрээч тэр байшингаач тэр дулаалах хэрэгтэй. За Баян хөшөөний энэ дээдлийн 8 9 дугаар хороо тий 8 9 дугаар хорооныхан бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ бол Баян хөшөөний ногоон орон сууцны төсөл цаашаа үргэлжлэнэ. Тэм учраас газар чөлөөлтөн дээр нийслэлтэйгээ хамтарч ажиллахыг та бүхнээс хичээнгүйл хүсэж байна. За ингээд энэ ажил цаашаага урагшаага сонгоны архан дүүргийн цаашаага 10 дугаар хороо урагшаага 8 7 гэд ингээд газар чөлөөлтүүд цаашаа үргэлжлэнэ. Нэг зүйлийг Баян хөшөөнийхэнд хандаж хэлэхэд энэ Баян хөшөө шинэ 20 минутын хот байгуулах төслийн санхүүжилт шийдэгдсэн. Энэ ойролцоогоор уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан, төсөл хэрэгжүүлэгч, банкуд, буцалтгүй тусламж нийлээд 340 орчим сая Америк долларын ийм санхүүжилтийг бид нар босгосон. Энэ нь мөн л агаарын энэ чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс өрсөн сэргийлэх зорилготой ээдэж ногоон орон сууцны ийм төслүүд цаашаага үргэлжилж явахаар ийм төлөвлөгдсөн байгаа гэдгийг хэлье. Одоо бас Баян хөшөөний иргэд танаас ганцхан асуудал. Тэр юуг бол газар чөлөөлтөнд л бидэнтэй хамтар бусдыг бид хариуцъя гэсэн ийм зүйлийг хэлмээр байна. За баярлалаа.
Байж forgot to say байж. one thing. ганцхан юм За, байна. за. I forgot to За. say the carbon credits. Тий, carbon credit. Yes, it's extremely important that we make sure that we capture how much is saved or in terms of the emission, and that because that means carbon credit, and carbon credits are climate finance and can be traded. It's important that everyone understands, including the citizens, and it's great that and I think we should be working on that as well, that we are ready to. Окей. Бид нөгөө нүүрс төрөгчийн карбон кредитийг бол ярихаа бол орхитуулсан байна гэдэг. Тэгээд цэвэртгчийн хүч хэрэглэснээр бол хүлэмжийн ядгаруулалтыг бол бид нар багасгаж байгаа. Тэр хүлэмжийн хийг багасгаснаа бол карбон кредит хэлбэрээр бол бид нар авч үлдэж байгаа. Тэгээд энийг бол ард иргэдэд бас сайн ус сурталсан таниулах бол шаардлагатай. Хин Матидагийн за окей. No, that was it. I have to mention that. It's important for the city чухал. and also for the citizens. Энийг хотын иргэдээс ойлгож Улаанбаатар болон Улаанбаатарын иргэд бас нүүрс төрөгчийн зах зээлийг бас ойлгох нь бас маш их чухал байна. Тэгэхээр энэ жил манай Амра Улаанбаатар хот карбон кредитийн зах зээл дээр 170 сая төгрөгийн арилжаа хийсэн. Өөрөөр хэлбэл бид нар 5,000 айлыг газ руу шилжүүлснийхээ төлбөрт 170 сая төгрөгийн одоо карбон кредитийн одоо оноо үнэлгээ орлого авсан. За энд бас ингээд миний ойлгож байгаа бараг 2000 гаруй айл өрхөд байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ бас бууруулад тодорхой хэмжээний карбон кредит авъя. Энийг иргэдэд сурчлаа. Тэгээд сурчлахдаа Матилда ер нь бол хэдүүлээ ингээд яг ингээд уран дулаан болоод суйрлуулалт хийхээр энэ айлуудаар ингээд хэдүүлээ ерөөсөө нилээдгүй явъя. Таныг цаг зав гаргаарай л гэж хэлэх гэсэн. За баярлалаа. 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 Баярлалаа.